Болсон үйл явдлыг цаг авчрын үзүүлэх нь телевизийн мэдээлэл хөтөлбөрийн үүрэг. Харин захим ертөнцийн хөгжлийн ачаар үйл явдлыг заавал телевизийн мэдээнээс үзэх шаардлагагүй болжээ. Тэгвэл Эко телевизийн мэдээллийн хөтөлбөрийг яагаад сонгох хэрэгтэй гэж? Эко телевизийн сэдв мэдээллийн хөтөлбөр үйл явдал хөөдөггүй зөвхөн сэдв хүнддэг. Өдөр зөвхөн нэг сэдвийг сонгон хөндөж түүнийхээ эргэн тойронд олон талын байр суурь их сурвалжтайгаар дэлхийн улс орнууд тухайн сэдвүүтэй хэрхэн нүүр тулж шийдвэрлэж байсан туршлагатай нь харьцуулан хүргэхтэй. Сэтгүүлчийн ёс зүй, сэтгүүлчийн хэм хэмжээг эрхэм болгоно. Эко телевизийн сэдв мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Анхаарал хандуулж үзэгч та бүхэнд баярлалаа. За манай хөтөлбөр зочны ярилцлагын цагаар үргэлжилж байна. За өнөөдрийн зочноор Гандан Дэгшлийн хэдийн Мам Датсангийн Ломон Лом байгаль орчин хариуцсан ажилтан Амар Олдгой хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч ирсэн танд баярлалаа. За сайн байцгаана. Та бүгд ингээ өрсөнд их баярлалаа. Сайхан үйлдэж байна уу та? Сайхан үйлдэж байна. За юу сар шинийн баяр болох гэж байна. За үүнтэй холбогдуулаад Монгол түмэн маань шинийн нэгний өглөө урах нараа харж за овой дэндээ дээж өргөдөг юм боломжтой ард түмэн. Тэгээ үүнтэй холбогдуулаад бас бид нэр шинийн нэгний өглөө нар харахтаа уул овон дээр гарахтаа бас энэ жайг дэг жайгаан бас хэрхэн баримтлах ёстой байдаг талаар өнөөдөр хоёлаа сэдвийг хөндөж ярих юм аа. Энэ талаар та бидэнд хэлж өгөөч. За тэгээд энэ бол одоо уул овоо маань дээр үесэл одоо бид бүгд одоо шүтэж биширж ирсэн уул овоонд хангаатлагыг ярина. За тэгээд одоо бурхны шинд бол их болсон 600 хамаг амтан маань одоо шим ертөнц гэж байгаа. За сав ертөнц маань одоо бид бүгдийн одоо энэ их болсон 600 хамаг амтны амьдарч байгаа одоо газар орон тийм ээ. Одоо нар сар тэргүүтэн бидний одоо амьдарч байгаа газар орон ингээд тэргүүтэн маань одоо сав ертөнц гэж байгаа. За тийм учраас одоо энэ сав ертөнц шим ертөнц маань одоо жишээлбэл нэгэнд бүгдээрээ одоо шүтэлцээтэй гэж байна. Тийм учраас одоо бид бүгд одоо жишээлбэл сав ертөнц үе одоо уулаас ангаа дэлхий одоо энийг одоо хүндэт эдэлж явах хэрэгтэй. Тэгжээж одоо бид бүгд амьдрнаа. За тэгээ бид бүгд одоо шинийн нэгэнд уул овоонд гарах боломж. За ганцхан шинийн нэгэн гэлтгүй одоо бүгд одоо жишээлбэл одоо 100 намарч гэлтгүй одоо уул овоонд гарахтаа бид бүгд одоо жишээлбэл бас ёсыг баримтлах хэрэгтэй. За сүүлийн үед маань одоо жишээлбэл энэ ёс маань алдагдаж за хамаа замбарыг хэдий дураараа гарах тэргүүтэн. За тэгээ дээр нь одоо жишээлбэл одоо өргөх зүйлүүд ишин шидийн зүйл тийм ээ хог болох тэргүүт. Эргээд одоо ийшээ байгаль орчиндөө сөргнүүлээ үзүүлэх юм болчиход байна. Тийм учраас бид бүгд одоо шинийн нэгэн одоо тэрийг гарахтаа за бид бүгд эхлээд нь одоо өргөх юм бас маш их бодолцмоор байгаа сүүлийн үед. За энэ дээр болохоор бид бүгд заавал одоо жишээлбэл их юм өргөхтэй биш. Хамгийн гол нь эдээнийхээ дээж одоо борцогч гэх юм одоо тэрнийхээ дээжийг сайхан жижиглээ тэгээ яагаад за тэгээ цагаан эдээгээ бас голчлоод тэгээд тэрийгээ бас голчиж үрж. За цаастаа жихэр болон одоо ишин шидийн одоо их метрхи их юм болон одоо олон янзын юм одоо авчиж үргэснээс энэ одоо байгальдахыг их бохирдуулж байна. За тэгээд янз янзын одоо жишээлбэл арх тэргүүтээ аваач өргөчөөд сүү тэргүүтээ эргээд одоо сав суулганы авч тавьж эргээд одоо хайчичээд байна. Энэ маань бас болохгүй юм. За тэр чинь одоо жишээлбэл бас сүү өргөдөг хайрхан байна. Одоо арх өргөдөг одоо хайрхнууд одоо ховор байна л да. Тэгэхээр бүх ууланд л одоо арх өргөдөг тийм байхгүй. Одоо богд ууландаа ихэд одоо сүү өргөдөг. За сонгон архандаа ууландаа бол одоо голцол арх өргөдөг байна л да. Тэгэхээр бид бүгд одоо жишээлбэл шинийн нэгэнд одоо хотын улсуудын гоцол одоо энэ одоо хэмрэн овоонд гарч байна, тасганы овоонд гарч байна. Тэгэд бид бүгд одоо эхлээд нь одоо тэрэндээ тааруулаа сайхан сүү. Заавал их гэлтгүй одоо жижиг савнаар сүү игээд өргөчөөл тэгэл одоо саваа эргүүлээд аваа явчих хэрэгтэй. За тэгээд дараад нь жишээлбэл нөгөө идэ бодог болохоор нэг сайхан жижигвтер тавганд нөгөө нэг одоо жишээлбэл борцогнохоо сайхан жижиглээд за харуул хоруулаа жижиглээд тэрийгээ сайхан өргөчөөл тэгээд сэтгэлээсэн. За тэгээд дараад нь болохоор энэ хадгийг бол хамаа замбараг өргөж байна тийм ээ. Тэрийг одоо бас болж. За хадгийг жишээлбэл одоо бид бүгд одоо жишээлбэл заавал одоо уул овонд хадаг өрөх ёсон бол байхгүй байна. Уул овоо тахихтаа л одоо жишээлбэл төрийн зүгээс юм уу нэг хадаг ч юм уу цааш лам ховруудын зүгээс нэг хадаг ч юм уу ингэж одоо дээр үеэс одоо жишээлбэл нэгээс хоёр хадаг л өргөж ийсэн байна. Тэгэхээр одоо жишээлбэл одоо хүн болгон одоо хадаг аваад ч тэр бол болохгүй юм байна. Тийм учраас одоо хадаг битгий авч очиороо хадаг авчиж очноос одоо
амьд модонд жишээлбэл ургаан модонд хадаг одоо уях тэргүүтэн. За тэгээд нөгөө модоо одоо тэгээд амьд ургуулах байх шиг ингээд эргээд одоо байгальтай сөрөг нөлөө их маш их гарч байна. Тийм учраас одоо тэрийгээ сайхан бодолцоорой гэж хэлж байна. Байгаль дээр сөрөг нөлөө үзүүлэхээс гадна яг л таны ярьсанчлан хадаг өргөх, за хог хаях гэдэг асуудал бол ялангуяа уул овоо тахих, уул овоон дээр хайрхан дээрээ бас гаргахад асуудал үүсдэг хамгийн том зүйлүүдийн нэг шүү дээ. Яг энэ зүйлүүдийг орхисноор, хог хайснаар, за болохгүй зүйлийг хийснээр яг хувь хүнд нь ямар сөргөөр нөлөө үзүүлдэг талаар та бас бидэнд хэлж өгөөч. Одоо байгаль орчноо очиод ингээд бохирдуулаад ингээд бузартуулаад байна гэдэг маань хувь болон одоо жишээлбэл энэ хувь хүнд бол маш их юм. Яагаад тэгэхээр одоо жишээлбэл эргээд бид бүгд одоо тэрийг шүтэж биширч одоо жишээлбэл тэгэж ингэж одоо ажил үйлсээ даатгаад ингэж очиж байгаад эргээд нөгөө нэг хог хаягдл ингээ харихвал эргээд нөгөө лус савдгаа одоо хилэгнүүлэх тийм ээ. За тэгээд нэгт одоо жишээлбэл тийм байж байна. За байгаль орчиндөө жишээлбэл хог хаяснаар одоо экологийн дороотолд оруулах тэргүүтэн олон янзын энэ үл шингэх одоо жишээлбэл ишин шидэ сав суулгаа аваачаа тавьдаг эргээд одоо яж наад захын жишээлбэл бид бүгд одоо жишээлбэл энэ архины шил нэг юун дээр бас нэг жишээлэл ярьчлаа. Жишээлбэл одоо архины шил ингээд тавилаа гэж яах чинь тэр хоос архины шил тавьчихдаг. Нөгөөх нь жишээ салхинд ингээд салхины ингээд уурах чинь тэгээд эргээл нэг муухай дуу гараад байна шүү дээ. Тэр чинь одоо жишээлбэл тэр байгаль орчинд эргээд муу дуу өргөд байна гэсэн үг шүү дээ. Тий хоосон юм өргөд. Жишээлбэл бид бүгд ч гэсэн бид бүгд гэртээ нэг айж очиж ирлээ гэж яах чинь хоосон шил юм уу хоосон юм авчирээд үгүй хоосон гялгаруутай юм өгчөөл дургуутснаас тэр руугаа адил одоо жишээлбэл лус савдгийг бурхны сургаалын юу гэж үздэг болохоор бурхны сургаалын одоо лөмбөн гарга бурхан өөрөө айлцсан судар дээр болохоор энэ маань одоо адгуусын төрөлд ордог юм а. Тэгсэн мөртлөө эргээд одоо жишээл энэ маань урдны үйлдэл ирэхээр маш одоо тэр хүч чадалтай эд таваар элбэг адгуус гэж байна. Энэ маань бас адгуус болохоор бид бүгд одоо сайн зүйл хийхэд одоо эргээд одоо сайн зүйл одоо өгөх чадвартай өгөх юм уу одоо сайхан бодох чадвартай эргээд одоо муу зүйл хийхэд эргээд муугаар бодох чадвартай гэж лус савдгийг тэгж үздэг. Тийм учраас бид бүгд одоо лус савдгаа баясгах одоо хорлох тэргүүтээ одоо эргээд одоо хорлох тэргүүт тэгээд нөө экологтой одоо буруу нөлөө үзүүлэхээр ч одоо бид бүгдийн ажил төрөл яаж бүтэх вэ? Тийм учраас энэ дээр бол нэгт одоо лус савдаг одоо хэлгэнүүлсэн одоо нүгэл гарна. За хоёр дахь жишээл бол одоо бид бүгд одоо жишээлбэл эргээд одоо жишээлбэл амь нас болон за тэгээд одоо ажил үүс бүтэхгүй дэргүүтэн олон янзын шалтгаанаас одоо энэ маань одоо жишээлбэл лус савдгийг хорлс энийг одоо бузартуулсан тийм ээ. Тэрнээс шалтгааж байсан гарах юм байгаамаа. Тийм учраас тэрнээс одоо бид бүгд одоо лус савдгаа уул авгаа одоо дахиж одоо шүтэж биширч ингэж ирж л байгаа юм бол тэрийг баярлуулахын тухайд бүх юм нь одоо зөвхөн хийж ш л одоо тэр зүйл нь одоо эргээд хувь хүндээ одоо гэр оронд тавтаа сайхан байх тийм ээ эрүүл мэнд байх тэр мөд эргээд одоо тийм сайн зүйл хийж ш одоо сайн зүйл эргэж ирнэ шүү дээ. Тэрийг сайн бодох хэрэгтэй. Бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Эрхэм үзэгчдээ өнөөдөр манай зочноор Гандан нэгслийн хэдийн Мам Дацангийн лом за байгаль орчин хариуцсан ажилтан Амар Олдоо оролцлоо. Баярлалаа.